Москва Кремийн эвслийн төгсгөл 16 дугаар зууны ихэнх үеэс эхлээд Москва бүс нутгийнхаа хамгийн харын алс бөглүү хэсгээс цэрэг эдийн засгийн төв болон өөрчлөгдөж эхэлсэн. Энэ өөрчлөлт нь улс төр элчин харилцаанд бол баталгаа шаардах болсон. Ингээд Москвагийн ван Василий өөрийн холбоотон Кремийн эц төгсгөлгүй их шаардлагыг хангаж хүсэл тааллд нийцсэн их хэмжээний бэлэг төлбөр төлөх хүсэлгүй болсон. Ингээд асар их хэмжээний бэлгийг багасгах гэсэн, бэлгийн хэмжээг хоригдуулах гэсэн, эсвэл Москватын үнж харуулсан хүнд шанх шиг хүртэх гэсэн энэ оролдлого болгоно Москвагийн хөлийн дагуу дайн самуун болон Москвагийн элч нарыг дайрч товтлох ийм үзэгдэл болон хувирсан. 1509 онд Менлигрээ Москвагийн ван Василийд улам мөсөн нэмэгдэж байгаа гомдол саналуудын жагсаалтыг өгсөн. Энэ жишээлбэл Москвагаас Кремд өгсөн зэр зэвсэг маш муу дархалж бэлдсэн байна. Москвагийн худалдаачид ямар ч тамга буюу гайлын татвар төлөөгүй, Оросын элч орон нутгийн ноёдод өгөхөөр бэлэгд зэхэж ирээгүй байна гэх мэтчлэн ийм гомдлуудаас бүрдсэн жагсаалт өгсөн. Ингээд мөн маш олон тооны Кремийн ноёд бэлэг аваагүй учраас Москвагийн элч нарыг занжиж зодсон юм тохиолдол гарсан. Ингээд Москва Кремд төлж байгаа энэ татвар бэлгийн хэмжээг бууруулахыг хичээж байсан яг тэр үед Польшийн хаан Сигизмунд Менлигрээд жилд 15 мянган алтан зоосны татвар төлье гэсэн санал тавьсан. Тэгээд ийм сайхан бэлэг авахар болсон Менлигрээ өмнө нь ч гэсэн түүний хүү Абдул Лативийг суллаагүй, Астраханы эсрэг ямар ч цэргийн ажиллагаа хийгээгүй учраас Москвагийн эсрэг дайралт хийхээр шийдсэн. Ингээд Кремийн бүх уулга довтлогоо хийх үйл ажиллагаа Москвагийн эсрэг чиглэсэн. Ингээд Кремийн зүгээс арьж байгаа уулга довтлогооны хариу болгож Василий өөрийнхөө шинэ үе чадсуудан гэж үзэх болсон Османы султаантай харилцаа тогтоохоор хичээх болсон. Ингээд тэр 1514 онд порт руу явж байгаа өөрийн элчид өгсөн заавартаа бол өөрийнхөө дүр төрхийг хэрхэн төсөөлж байгаа, өөрийнхөө байр суурийг хэрхэн бодож байгаагаа илэрхийлсэн байдаг. Ингээд тэрээр султаанд бичгтээ өөрийгөө султааны ах, өөрөөр хэлбэл султан Оросын ван хоёр ах トゥ хоёр гэсэн утга санааг илэрхийлсэн. Яагаад гэвэл Оросын цайр бол эртний Ромын хаан Максимилианы ах. Тэгээд энэ Ромын хаан бол тухайн үеийнхээ бусад бүх хаадын хаан байсан. Тэм учраас энэ хаантай хамаатай учраас Османы эзэнт гүрэнтэй үе чадсуудан гэж өөрийгөө илэрхийлсэн. Ингээд энэ Османы эзэнт гүрэнтэй байгуулах гэрээний хэд хэдэн хувилбарыг бол бэлтгэсэн. Ингээд үүний нэг нь бол Менлигрээгийн эсрэг Москва, Стамбулын эвсэл байгаар бодож тооцоолсон. Гэхдээ энэ гэрээний санал нь Османы султааны анхаарлыг татж чадаагүй. 1515 онд Менлигрээ нас барсны дараа түүний хүү залгамжлагч Мухаммед Грээ Москвагийн зүг шинэ санаачлага гаргасан. Ингээд түүний анхны Василий дэлгээсэн эхнийхээ элчд Мухаммед Грээ Москватай найрамдлын харилцаа тогтооход бэлэн бөгөөд ингийн тулд Василий Кремийн хэд хэдэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж. Ингээд Кремийн шинэ хаан юуны өмнө Василийг өөрийнх нь эцэг Менлигрээг хуурсан гэж буруутгасан. Дараа нь 3 жилийн өмнө Василий Менлид мэдэгдэхгүйгээр Смоленск хотыг довтлсон. Тэгээд энэ газар Смоленск бол Польштой хилцэж тогтсон Польшийн хаанаас Кремийн хаанд өгсөн хот байсан юм а гэдгийг дурдж өгсөн. Мөн их ванд Мухаммед Грээ сануулгахдаа түүний эцэг Менлигрээ
Брянск, Стародуб, Почап, Новгород, Рильск, Путивл, Карачев, Радогорч гэх мэт хотуудыг Василигийн эцэг 3 дугаар Иванд шагнаж өгсөн. Цаашилбал хэрвээ Васили хуучин дэвтэр тэмдэглэлүүдийг үзэх юм бол 3 дугаар Иван Кримээс 45 хотыг өмнө нь Кримийн хаадад харьяалагддаг байсан 45 хотыг бэлэг болгон хүлээж авсан. Ингээд тэднээс байнгын татвар төлдөг ямар нэгэн бэрхшээл тэнд юусоо байхгүй. Харин одоо Кримийн шинэ хаан Мухаммед гэрээ юу хүсэж байна гэвэл энэ 45 хотоос 8-ыг нь эргүүлж авах хүсэлтэй байна. Түүнчлэн Одой болон Рязань хотоос Кримийн хаад авсаар ирсэн уламжлалт ясаг буюу татварыг авах шаардлага тавьж байна гэжээ. Бүс нутгийн зөрчил улс төрийн бодлого баг багаар урагшилж байна. Польш, Литвийн Москва, Крим гэх 3 хүч адилхан газрыг удирдахаар хэн нь удирдах вэ гэж тэмцэлдэж байсан. Эхний хоёр нь бол энэ бүс нутгийг эзлэн авах хүчээр өөртөө нэгдэх бодлого баримталж байсан бол сүүлийн буюу Кримийн хаант улс энэ нутаг дэвсгэрээс татвар хураах эрхээ хамгаалахаар хичээж байсан. Мухаммед гэрээ Алтан ордны уламжлалыг үргэлжлүүлж өөрийгөө их хаан гэж сэргээн дуудаж Польш, Литвийн хилийн дагуух урд нь Алтан ордонд харьяалагдж байсан нутаг дэвсгэрээс татвар хураахыг хичээж байсан. Тийм ч учраас тэрээр Василид бичсэн захидалтаа өөрийгөө их ордны их хаан гэж тохиолдлоор дуудаагүй байдаг юм. Кримийн арга өнцгөөс Польш, Литвийн эсрэг явуулж байгаа уулга довтлогооныг зогсоох үйл явцыг баталгаажуулж байгаа зүйл нь Польшийн хаанаас өгж байгаа жил тутмын үн цэнтэй бэлэг эд эрдэнэс асар их төлбөр байсан. Хэрвээ Москва өөрийнхөө хилийн дагуу тогтвортой байдлыг хүсэх юм бол адилхан зүйл хийх хэрэгтэй. Энэ бодол санааг Москвад үнэнч Кримийн авга Мирза шиг маш ойлгомжтой илэрхийлж чадсан хүн бол байхгүй. Тэрээр Польшийн хаантай найз биш байж хэн чадах лээ дээ. Түүний эд баялаг гол мөрөн лугай адил өвөлж, зумж, урсж байдаг. Тэгээ Польшийн хаан хүн болгонд ээлдгээр ханддаг бөгөөд язгууртанч, энгийн хүндч найрсагт ханддаг гэж хэлээд Москвад бол Польшийн хаан Кримийн хаадаас Москваг эзлэн авахд туслаач гэж хүсэлт тавьсан. Тэгээд өөрийнхөө төлж байгаа энэ эд эрдэнэс төлбөрийг 2 дахин нэмэгдүүлэхээр амласан гэдгийг Москвад сануулсан. Тэгээд Москва энэ Польшийн хааны нөлөөг эсэргүүцсэн сөрий гэвэл түүнээс ч их мөнгө бэлэг төлөх хэрэгтэй гэж зөвлөжээ.